Сайн байцгаана уу? Та бүхэнд Хас банкны 2026 оны 1-р улирлын санхүү үйл ажиллагааны тайланг миний бие танилцуулах болно. За өнөөдөр бол дараах 4 агуулгын хүрээнд танилцуулга хийгдэн. За 1-р онцлог үйл явдлууд, мөн санхүүгийн үзүүлэлтүүд, мөн Монгол банкны зохистой харьцаа үзүүлэлтүүд, мөн түнчлэн компани засаглалын тухай мэдээллийг та бүхэнд танилцуулъя. Онцлог үйл явдлын хувьд бол энэ улиралд манай банк бизнесийн бичил жижиг дунд бизнес эрхлэгчдийн илүү хурц ажиллах үүднээс шинэ бизнес нэгжийг бүсгсэн байгаа. Бизнесийн нэгж буюу жижиг дунд бизнесийн нэгж маань ерөнхийдөө байгуулагдсан цагаас хойш үйл ажиллагааг нэлээд эрчимтэй явуулж 2026 оны 1-р улирлын байдлаар ерөнхийдөө зээлийн багц 12.6% өсгсөн байна. За Хас лизингийн нэгж маань энэ улиралд одоо эко зээлийн бүтээгдэхүүнүүд илүү дэмжиж ажиллах эрчим хүчний шийдлүүдийг нэвтрүүлэхэд илүү дэмжлэг үзүүлэх зорилгоор хамтын ажиллагаагаа нэлээд өргөжлүүлж ажиллаж байгаа. За энэ хүрээнд өрнөдөө Sig Energy компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байж байгаа. За мөн манай банк засгийн газрын ерөнхийдөө төрөл бүрийн хөтөлбөрүүдээр ерөнхийдөө нэлээд өргөн хүрээгээр хамтарч ажилладаг. За цагаан алт болон хөдөө аж ахуйн зээлүүд хөнгөлөлтөө зээлүүдээр ерөнхийдөө манай банктай хамтарч ажиллах боломжтой байгаа. За энэ улиралд нэг шинэ бүтээгдэхүүн үүсгэсэн маань болохоор ирээдүйн өсөлт залуусын хадгаламж байгаа. Ерөнхийдөө манай банкны хамгийн уугуул хадгаламжийн бүтээгдэхүүн болох ирээдүйн саятан хадгаламж эзэмшигчдэд зориулаад шатлсан хүүтэй шинэ бүтээгдэхүүнийг бий болгосон. Мөн түнчлэн ерөнхийдөө эмэгтэй бизнес эрхлэгчдэд дэмжих зорилгоор эмэгтэй бизнесийн зээлийн дээд хэмжээг 1 тэрбум болгож өсгсөн, 2 дахин өсгсөн байгаа. За нийгмийн харилцааны хүрээнд бол бид Хасын хөлгүүд банктай 23 дахь жилдээ хамтран ажиллаж байна. Энэ жил Хасын хөлгүүд банк маань 10 дахь удаага аваргын төлөө өнөөдөр тоглож байгаа. Өнөөдөр баг сүүлчийн тоглолт байх магадaltaй. За банкны ногдол ашигын хувьд бол 2025 онд бид 25 оны эхний хагас жилийн хоригдлогын ашигаас 18 төгрөгийг өнгөрсөн онд тараасан. За тийм бол 25 оны эцсийн хагасын сүүлийн хоригдлогын ашигаас 30 төгрөгийг тараахаар төглөөлөл зөвлөлөөс шийдвэрлсэн. Энэхүү шийдвэрээр ерөнхийдөө 2026 оны 4 сарын 29-нд болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар баталгаажин хувьцаа эзэмшигчдэд тараагдах болно. За мөн энэ хугацаанд бид нэг шинэ салбарыг бий болгосон байгаа. Харилцагчтай илүү хурж ажиллах үүднээс 5 тухтай орчныг бий бүрдүүлэх зорилгоор ерөнхийдөө Sila Center-т шинэ салбараа нээсэн байгаа. За дараагийн слайд дээр бол ерөнхийдөө банкны санхүүгийн үйл ажиллагааг товчхон танилцуулсан байгаа. За 1-р улирлын хувьд бол манай банк 42.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. За энэ нь болохоор өөрийн өрнгийн өгөөж нь бол 19.4%, нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг нь бол 161.6 төгрөг гэсэн үзүүлэлт байгаа юм. За улирлын эцэст бол манай банкны хувьцааны ханш 1075 төгрөг төрсэн байгаа. За харьцаа үзүүлэлт буюу зохистой харьцаа үзүүлэлтүүдийн үндсэн шалгууруудын нэг болох өөрийн өрнгийн хүрэлцээ хөрөг чадрын харьцаа үзүүлэлт маань 20.1, 34.1 гэсэн үзүүлэлттэй энэ улирлыг өндөрсөн байна. За энэхүү слайдаас та бүхэн манай банкны үндсэн гол үзүүлэлтүүдийн трендийг ажиглаж болно. За цэвэр ашигын хувьд бол энэ онд 42.4 тэрбум, нийт актив бол 6.880 төгрөг өнгөрсөн сараас бол 0.7%-аар жүжиг буурсан. За зээлийн багц бол харин эсрэгээр 4.8% өсөлттэй буюу 480-ад 374 тэрбум төгрөг байна. За өөрийн өрнгийн өгөөж 19.4%. За 1-р зэрэглэлийн өөрийн харьцаа үзүүлэлт 20.1%. Liquidity буюу төлбөр төрөнг үздэг чадвар 34.1%-тай байна. За зээлийн үйл ажиллагааг би түрүүн та бүхэнд танилцуулсан. Энэ улирлаас бид нар ерөнхийдөө 4 сегментэд буюу иргэдийн банк, байгууллагын банк, лизинг болон бизнес буюу бичил жижиг дунд бизнесийн 4 сегментэд хувааж ангилж үзэж байгаа. За байгууллагын банкнаас бусад бүх сегментийн багцууд маань ерөнхийдөө 1-р улиралд нэлээд өндөр өсөлттэй
гарсан. Хамгийн том буюу Иргэдийн банкны сегмент маань 4.4% өсөлттэй. Лизинг бол 9.7% өсөлттэй. Харин бизнесийн банк 12.6% өсөлттэй гарсан байна. За бүтээгдэхүүнээр задлаа харах юм бол та бүхэн харж байгаа бах. Манай бизнесийн зээлүүд бол нэлээд өсөлттэй. Харин хэрэглээний зээл тодорхой хэмжээгээр буурсан үзүүлэлттэй гарсан байгаа. За дотоод их усүр буюу одоо харилцагчаас татдаг хадгаламж харилцагын үйлдвэрлэл маань ерөнхийдөө энэ онд оны 1-р хөлбөрлийн байдлаар 1.7% бууралттай байгаа. Энэ бол ерөнхийдөө бизнесийн цикл буюу одоо өвөл дуусаад хавар ирээд бизнесийн үйл ажиллагаа эрчимжих үед ерөнхийдөө иймэрхүү үзүүлэлт ажиглагддаг. За хувьцааны ханшийн хувьд бол 1075 төгрөгийн ханштайгаар 3 дугаар сарын эцэст ерөнхийдөө манай хувьцаа үнэлэгдсэн байгаа. За оны эхнээс IPO хийсэн үеэс буюу 677 төгрөгөөс харьцуулаад үзэх юм бол нийт хувьцааны өсөлт маань ерөнхийдөө 60% байгаа. Энэ бол зөвхөн нэг хувьцааны өсөлт. Энэ дээр одоо ноогт ашигын өгөөжийг нэмэх юм бол нийт манай банкны өгөөж IPO хийсэн цагаас хойш 73.2% өсөлттэй байна. За гадаад их усрын хувьд бол бид энэ 1-р улиралд бол 5 сая долларын их усрыг Water Equity гэдэг байгууллагаас татан төвлөрүүлсэн. За оны сүүлд байгуулсан 150 сая долларын FMO-гийн синдикат зээлийн гэрээг бол хораахан татаж аваагүй байгаа. Ерөнхийдөө бизнесийн цикл идэвхжих ерөнхийдөө хэрэгцээ гарах үед бид энэ их усрыг татах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За харьцаа үзүүлэлтийн хувьд түрүүн та бүхэн танилцуулсан манай банк нийт одоо өөр өөрийн хөрөлцөө буюу 20.1% байгаа. За Монгол банкны зохистой харьцаа үзүүлэлтийн доод шалгуур нь бол 12.5 байдаг. Үүнээс дээш буюу бид нар 7.6% илүүдэл одоо бафертай үйл ажиллагааг явуулж байна. Энэ өрхөнд тодорхой хэмжээнд болцсохгүй эрсдэл болон одоо зээлийн өсөлт эсвэл ногдол ашиг тарах боломж ерөнхийдөө манай банкны нэлээд өндөр байгааг харуулж байдаг. За төлбөр түргэн гүйцэтгэх чадрын хувьд бол 34.1. За мөн адил ерөнхийдөө Монгол банкны шаардлага бол 25% байдаг. Үүнээс бол нэлээд өндөр хувийг хуваар илүү давуулан биелүүлсэн байгаа. Нийт 2.8 төгрөгийг ерөнхийдөө төргөн борлогдох актив дээр ерөнхийдөө байршуулж ажиллаж байна. За бусад Монгол банкны зохистой харьцаа үзүүлэлтүүдийг энэ таблаас харж болно. За манай төвлөрлийн харьцаа үзүүлэлтүүд болон гадаад валютын нээлттэй позиц ерөнхийдөө бүгд энэ зохих нэг лимитийн дотор ерөнхийдөө байгааг та бүхэн энэхүү өснөгтөөс харж болно. За засаглалын хувьд бол манай банк энэ улиралд нийт одоо 3 хурал 1 цахим санал хураалт явуулсны үр дүнд 21 удаагийн тогтоол. За мөн түнчлэн 2 журам дээр ерөнхийдөө нэмэлт өөрчлөлтийг оруулсан байгаа. Манай туз бол ерөнхийдөө нийт 4 хороогоос бүрддэг. Засаглал, цалин урамшууллын хороо, эрсдэл удирдлын хороо, нэр дэвшүүлэлтийн хороо болон аудитын хороогоос бүрддэг. За эдгээр хороодууд маань тус бүрдээ ерөнхийдөө 1-2-3 удаагийн хурлуудыг амжилттай хуралдаж явуулсан байгаа. За ингээд товчхондоо бол манай банкны санхүү үйл ажиллагааны тайланг иймэрхүү байгаа. Мөн даршинд нь ингээд та бүхэнд нийгэм танилцуулахад мэдэгдэхэд 2026 оны 4 сарын 29-нд манай хувьцаа эзэмшигчдийн хурал болно. Энэхүү хурлаар ерөнхийдөө нэлээд том чухал асуудлуудыг хилцэхээр ерөнхийдөө төлөвлөсөн байгаа. Тус хурлын мэдээллийг бол манай сайтн дээр ерөнхийдөө бүх сайтнаас авч болно. Та бүхэн хуралдаа идэвхтэй оролцоод цахимаар ерөнхийдөө саналаа өгөөрэй. Баярлалаа.